Binance крипто арилжааны хиймэл оюун ухааныг би хөгжүүлсэн. Миний хийсэн энэ хиймэл оюун ухаан 24 цагийн туршид Binance аккаунтын дотруугаа мөнгөөр ямар нэг криптокойныг хямдхан худалдаж аваад үнэн өсгөр зарж ашиг олно. Маш энгийн жишээ дурдах юм бол Америк долларыг 3300-аар худалдаж аваад дараа нь үнэн өсөд 3500 болгонгууд нь буцаага төгрөгөөр зарж 200 төгрөгийн ашиг олохтой. Тэрнтэй бол яг адилхан. За та нар миний Binance аккаунтыг эндээс харж байна. Дэлгэцэн дээр яг одоо та нар миний Binance аккаунтыг харж байна. За тэгэхээр энэ ч би Trade History дээр дарах юм бол миний хийсэн бүхэл спот арилжаанууд гараад ирнэ. За одоо жишээ нь хамгийн сүүлд худалдаж авсан Enzo гэдэг энэ coin дээр жишээ авах юм бол 3003 Enzo гэдэг энэ coin дээр жишээ авах юм бол 1 цаг 334-оор худалдаж аваад 1 цаг 350-аар зарсан байна. Нэгэсэндээ хямдхан худалдаж аваад үнэн өсгөр зарж ашиг олж байгаа байхгүй. За дахиад нэг жишээ харъя. Bera гэдэг энэ coin-ыг тэг цаг 462-оор худалдаж аваад тэг цаг 464-оор зарсан байна. VLFi гэдэг энэ coin-ыг болохоор тэг цаг 82-оор худалдаж аваад тэг цаг 94-оор зарсан байна. Ингээд ирэхэд бол энэ бот хямдхан худалдаж аваад үнэн өсгөр зарах байдлаар 24 цагийн туршид миний өмнөөс арилжааж мөнгө олж байна. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ энэ арилжааны роботын жинхэнэ мөнгөөр арилжааж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх бүх одоо арилжааных нь үр дүнгийн шалгая. За ерөнхийдөө бол энэ ботыг би хялбар хянах үүднээс энэ Telegram-ын чанал үүсгэсэн байгаа. Шалтгаан нь компьютер унтраалттай үед ботны үйл явцыг шалгахын тулд би заавалчгүй нөгөө компьютероо хасаагаад вебсайт руугаа ороод терминалаас шалгах шаардлагатай байхгүй. Зүгээр утсаараа хялбар шалгах үүднээс ерөнхийдөө бол би юм Telegram-ын чанал үүсгэсэн гэж ойлгож болно. За тэгэхээр энэ Telegram-ын чанал дотроос ерөнхийдөө бол энэ ботны бүхэл зүйлийг хянах боломжтой. Одоо жишээ нь хэдүүлээ daily дээр нь дарах юм бол энэ ботны додоо өдрийн арилжааныг үр дүн гараад ирнэ. 2026 оны 2 сарын 2-ны өдөр 2 арилжаа хийж 24 Америк доллар ашиг олсон байна. 2026 оны 2 сарын 5-ны өдөр нэг арилжаа хийгээгүй. Ягаад вэ гэхээр 2026 оны 2 сарын 5-ны өдөр ерөнхийдөө бол крипто зах зээл айгүй эрсдэлтэй байсан. Тэгэхээр энэ бот эрсдэлтэй үед нэг ч удаа арилжаа хийхгүй. Нэгэсэндээ ашгаа биш эрсдлээ номер 1 тавьж гинэ гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ ботны тэргүүний зорилго нь мөнгө алдахгүй байх, ашиг олох биш. За тэгээ 2 сарын 7-ны өдөр 18 Америк доллар ашиг, 2 сарын 6-ны өдөр 53 Америк доллар ашиг. Ингээд ирэхэд бол энэ 7 өдрийнх нь арилжааны үр дүнг та нарын чанаас харж байна. Хэрвээ би перформанс дээр нь орох юм бол яг жинхэнэ мөнгөөр арилжааж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бүх арилжааных нь үр дүн чаар гараад ирнэ. За одоо хэдүүлээ энэ бүх хийгдсэн арилжаануудыг энэ сайхан копи хийж аваад Gemini руу ороод энэ чинь paste хийгээд tell me total profit over loss. За ингээд бичингүүд ерөөхдөө бол энэ хиймэл оюун ухааны хийсэн бүх арилжаануудын алдагдлаа давж гарсан цэвэр ашгийг нь Gemini-наар тооцоолоод гаргаад өгнө. За тэгэхээр энэ арилжааны бот жинхэнэ мөнгөөр арилжааж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл нийт 363 Америк долларын ашиг олсон байна. 93 Америк долларыг алдсан байна. Тэгээд алдагдлаа цэвэр ашигаас хасах юм бол 269 Америк долларын цэвэр ашгийг олсон байна. Тэгэхээр ямар ч крипто арилжааны бот, ямар ч крипто арилжааны мэрэгчлэн үргэлж ялаад байна гэж байхгүй. Мөнгө алдах тохиолдол бол гарна. Бүр заавалчгүй гарна. Зарим үед бол мөнгө алдахгүй байна гэж бол байхгүй. Тэгвэл хамгийн гол нь олж байгаа ашиг нь 363 Америк доллар. Алдсан мөнгө нь 93 Америк доллар. Миний хувьд бол олж байгаа ашиг нь алдсан мөнгнөөсөө өндөр байхтал болоо. Ингээд ирэхэд бол 269 Америк долларын ашгийг олсон байна. За ингээд та нар ирэхэд бол энэ хиймэл оюун ухааны нийт арилжааных нь үр дүнг бол харлаа. Нийт ирэхэд бол ажлынх нь үр дүнг бол харлаа. Одоо би та нарт нэг маш чухал юм хэлье. За энэ арилжааны ботны сигналуудыг би өөрийнхөө үн төлбөргүй Telegram-ын чанал дээр тогтмол тавьж байгаа.
Тэгээд энэ сигналуудыг та нар яаж өөрсдийнхөө Binance арилжаанд ашиглах юм? Тэрийг би бүр ойлгомжтой зааж өгье. За ерөнхийдөө бол эдгээр сигналууд нь бол 2 минут яг энэ бот ямар нэг койныг худалдаж авсны дараа 2 минутын дараагаар энэ төлбөргүй чанал дээр тавигдж байгаа. Тэгэхээр та нар эдгээр сигналуудыг дагахын тулд яах ёстой гэж одоо хэлж өгье. Анхаарлаа маш сайн хандуулаарай. Нэгдүгüүрт нь арилжааны сигнал бол дандаа ийм free signal delayed 2 минут гэсэн ийм тэмдэглэгээтэй байгаа. Хэрвээ free signal delayed 2 минут гэсэн ийм пост тавигдах юм бол та нар арилжааны сигнал байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд нэгдүгüүрт нь бол тийм, хоёрдугаарт нь та нар энэ арилжааны сигнал ямар цаг хугацаанд тавигдсныг нь харах хэрэгтэй. Энэ чинь бол 8:48 PM дээр тавигдсан гэж харагдаж байна. За тэгээд ямар койныг худалдаж авсныг нь 3 дугаарт нь харах хэрэгтэй. Enzo гэдэг энэ койныг 8:48 PM дээр худалдаж авсан байна. За тэгэнгүүт нь та нар яах юм бэ гэхээр Binance-ийн аккаунт руу ороод trade дээрээ дараад spot дээрээ дараад энэ чинь нэг хайлтын search bar харагдаж байна. Энд чинь та нар Enzo гэж хайгаад хамгийн ихний үдэн дээр нь дарна. За тэгэнгүүт Enzo гэдэг энэ койны яг одоогийнхаа чартнд ингээд гараад ирж байна. Тэгэхээр та нар энэ сигналыг дагахын тулд яах ёстой гэж одоо хэлж байна. Маш сайн анхаарал хандуулаарай. За 8:48 дээр энэ Enzo coin ямар үнэтэй байсан бэ? Тэрийг энэ чартнаас хайж олох хэрэгтэй. Тэгэд 8:48-аас яг одоо ерөнхийдөө бол 8:48-аас яг одоо энэ цаг хугацаа энэ хоёрын хооронд Enzo гэдэг энэ coin ботны худалдаж авсан үнээс нь өссөн байна уу, унсан байна уу? Тэрийг та нар харах хэрэгтэй. Хэрвээ Enzo гэдэг энэ coin ботны худалдаж авсан үнээс нь өссөн байх юм бол энэ сигнал дээр шууд алгасан. Яагаад вэ гэхээр энэ бот ашиг аваад арилжаагаа хаацсан байх магадлал өндөр гэсэн үг байхгүй. Хэрвээ ботны худалдаж авсан одоо чинь ботны худалдаж авсан сэгийг энд гээд жишээ авъя зүгээр. За эндээс энэ хүртэлх одоо эндээс энэ чартын төгсгөл хүртэлх энийг ингээд та нар ингээд харах юм бол ботны худалдаж авсан үнээс Enzo coin энэ өссөн байна те. Ботны худалдаж авсан үнээс Enzo coin энэ өссөн байна. Тэгэхээр та нар яах вэ гэхээр энэ сигналыг шууд алгаснаа гэсэн. Яагаад вэ гэхээр энэ бот аль хэдийн ашиг аваад энэ арилжааг хаацсан байна гэсэн. Хэрвээ ботны худалдаж авсан үнээс нэг ч удаа өсөөгүй байх юм бол тэр тохиолдолд зөвхөн тэр тохиолдолд та нар энэ ботыг дагаад худалдаж авсан coin-ыг нь өөрсдөө Binance аккаунт дээр худалдаж авч болно гэсэн. Ийм энгийн ерөөдөө бол та нар ингэж ерөөдөө миний энэ төлбөргүй сигналыг дагна. За тэрнээс гадна би төлбөртэй чанал бас үүсгэсэн байгаа. Миний төлбөртэй чанал дээр бол бүр илүү үр дүнтэй энэ сигналуудыг дагаж болно. Төлбөртэй чанал дээр бол бүр ямар койныг ямар цаг хугацаанд худалдаж авсан, ямар үнээр худалдаж авсан тэр бүхнүүд нь харагдана. Тэгээд тэрнээс гадна хамгийн чухал нь төлбөртэй чанал дээр койныг ямар үнээр зарсан, ямар цаг хугацаанд ямар үнээр зарсан тэрийг нь хүртэл харж болно. Тэгэхээр та нарын ерөнхийдөө бол төлбөртэй чаналд орсноороо яг энэ ботыг хизээ зарах уу те. Яг тэр цаг хугацаанд нь зэрэг зарах боломжтой гэсэн үг. Төлбөргүй чанал дээр бол зөвхөн хизээ худалдаж авсан тэрийг нь л харна. Төлбөртэй чанал дээр бол хизээ худалдаж авсан хизээ зарсан тэр хоёрыг хоёулангийг харах боломжтой. Тэгээд хизээ зарсныг нь мэдчихэж байгаа учраас та нар төлбөртэй чанал дээр энэ боттой яг адилхан цаг хугацаанд зарах боломжтой байхгүй. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү явж байна. Миний крипто арилжааны хэмэл хувийнхаа хийх крипто арилжааны хэмэл хувийнхаар мөнгө олохын бүх ажлын үр дүн бол нэг иймэрхүү байдалтай явж байна. 200 Америк долларын ашиг одоогийн байдлаар олдсон байна. За хэрвээ та бүхэн яаж миний төлбөртэй чанал руу ордیں۔ Яаж ирэхэд бол энэ ботны зарах авах сигналыг нь хоёуланг авах юм те. Тэрийг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувг руу ороод видео хэсгийг нь шалгаарай. За энэ ч
AI хүний өмнөөс мөнгө бол боломжтой. Part 3, part 2, part 1 ийм 3 бичлэг олдно. Та нар өрдөөсөө энэ 3 бичлэгийг үзэл болоо. Ерөнхийдөө энэ 3 бичлэгэн дээр яаж миний төлбөртэй чанал руу ордгийг, яаж энэ сигналуудыг дагддгийг тэр тухай илүү дэлгэрэнгүй заасан байгаа. Одоо би та нарт бүр галзуу юм лээ. Ерөнхийдөө бол одоо энэ ботныхоо олж байгаа ашгийг цаашид яаж өсгөх вэ? Тэр тал дээр би судалгаа хийсэн. Би та нарт бүр амар галзуу юм лээ. Тэгэхээр prop firm гэж байдаг. Ерөнхийдөө бол prop firmуд нь маш их мөнгөтэй Binance аккаунтуудыг маш сайн арилж хийж чаддаг хүмүүст хэрэглүүлдэг хөхгүй. Одоо жишээ нь энэ бот сүүлийн хагас сарын хугацаанд бол нэг ч удаа мөнгө алдаагүй 100% win rateтэй явж байгаа сүүлийн хагас сарын хугацаанд. Тэгэхээр хэрвээ би prop firm дээр хандах юм бол надад за нэг $50 шимтгэл надаас одоо $50 шимтгэл аваад тэгэнгүүтээ $10,000 Binance аккаунтыг зээлнэ. За тэгэнгүүт нь тэр $10,000 Binance-ийн аккаунтыг би өөрийнхөө боттой холбоод тэгээ шууд тэр $10,000 Binance аккаунтаар арилж яаж эхэлнэ. Хэрвээ тэр $10,000 би зөвхөн 5%-аар л бууруулах юм бол шууд миний их хаагдана. Нэгэсэндээ тэр $10,000 аккаунтыг мөнгийг нь 5%-аар л бууруулах юм бол би алдна гэсэн үг. Хэрвээ мөнгөний тасралтгүй өсгөж чадах юм бол нэг сарын дараа гэхэд $10,000 хийсэн бүх арилжаануудын нийт ашигын 80% би өөрөө авна. За ерөнхийдөө нэг тийм боломж байдаг юм байна лээ. Крипто зах зээл дээр. Хэрвээ үнэхээр л сайн крипто арилжааны бот хийж чадах юм бол prop firm хандаад $10,000 Binance аккаунт авч болдго юм байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ч одоо Binance аккаунтныхаа пассворд нэвтрэх нууц үг ч юм уу тэднийг нь надад өгнө гэсэн үг биш. Зүгээр мөнгөтэй Binance аккаунтныхаа APK API secret-ийг надад өгнө гэсэн үг байхгүй. Тэр $10,000 Binance аккаунтнаас би нэг ч удаа мөнгө татах боломжгүй. Өдөөсөө л тэр $10,000 нь би спот арилжаанд оруулаад спот арилжаанаас гарсан ашигын 80%-ийг сар болгоны сүүлд миний жинхэнэ цахим төрөвч рүү шилжүүлнэ те. За ер нь бол нэг тиймэрхүү боломж байдгийн байна лээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ боломжийг би товшиж үзнэ гэсэн бодолтой байна. Дахиад нэг ганц сар орчим энэ ботныхоо үйл ажиллагааг хянаад хэрвээ нэг сарын хугацаанд маш өндөр win rateтэй байж чадах юм бол шууд prop firm хандаад $10,000 аккаунт авна гэсэн бодолтой байна. Ер нь бол үнэхээр миний итгэж байгаагаар яг энэ цаг хугацаанд энэ бол ерөөдөө бол хамгийн шилдэг интернетээр мөнгө бол гарга. Мөнөөс мөн. Гэхдээ зөвхөн миний мэдлэгийн хүрээнд л те. Миний мэдлэгийн хүрээнд ерөөдөө бол энэ хамгийн шилдэг интернетээр мөнгө бол гарга. Мөнөөс мөн. За тэгээд дараачих дугаараар эргээд уулзъя. Peace.